Манай компани засварын газрын амин судас алтан гарт даваа. Замбраагүй задгаа гэд нэгч багш тоож хичээл заахгүй байсаар байгаад би гэдэг хүн чинь Эрдэм номын дунд эргүүцэн төлөг шиг юм ингэж явсаар байгаад өдий хөрсөн хүн шүү дээ. Өнөөдрийн маань гол асуудал бол газрын тухай асуудал. Пүүжи яагаад надтай дуурахгүй юм болоо? Үнтэй цайтай юм алдаад асгачиж байгаа шүү чи. Би яаж томорцсон би чамд? Хөөе би явлаа. Энэ Цэнгэлийн засварын газрын ажилчид нь жоохон чадвар муутай хүмүүс байгаамаа. Аймгийнхаа төвд байсан дээр. Тэгээ нөгөө цайны газар мазар чинь яах юм болж байна? Үгүй одоо тэгээд засварын газраа яг хаана байхаа болж байна. Шийдрээ ихтэй юу л да. Би бүх бичиг баримтаа ном журмынхын дагуу бүртгүүлээд өчгсөн байж байгаа. Надаа харин ганцхан чиний дэмжлэг л хэрэг болчиход байна. Чиндээ. Энэ удаад найз нь тусалж чадахгүй нэ. За чи болтоо ямар намайг мэдэхгүй ш. Би ч одоо цаагийн үл яваагүй шүү дээ. Яг нууцгүй хэлэхэд үнэндээ яг бас чиний юу хүсэж байгааг чинь найз нь бас өгч шүү дээ. Тэгтээ гол нь энэ дээр биш л дээ. Чиний хилээд байгаа тэр газар чинь байна шүү дээ. Аймгийн спорт цогцлбор барих гээд бүр шийдсэн байхгүй юу? Гоёлтлаа. Би ч бас яг тэр өөрийнхөө хүсээд байгаа газрыг авах гэдэг юм биш л дээ. Ер нь аймгийн төвдлөө ер нь хаач байсан болно л доо. Чиндээ. Би чамд туслахгүй гэдэг юм биш ээ. Гэхдээ наад асуудал чинь надад үнэхээр одоо миний мэдлээс гарсан хэрэг болчиход байна л да. За. Найз нь ажиллаа гэж байгаа. Тэгээд чиний оронд ямар хүн ирэх гэж байна? Хотоос нэг хурж байгаа гэсэн танихгүй юм билээ. Тэгээд яг үнэхэрийн ажлаа хүлээл гэж өгч байгаа юм уу? Одоо өгөхгүй сууж байна. Тэгээд дараа нь ямар ажлыг гэж бодож байна? Хот руу өдөрдох газар руу дэвшиж байгаа хүнд чинь ардаа ямар нэгэн асуудал чирээд иж болохгүй л байна л да. Өдөрдох газар руу гинэ. Тэгнэ. За баяр хүргэе. За баярлалаа. Би бүр мэдээд байсан юм аа. Тань шиг ийм хүн энэ хөдөө орон нутагт ийм баг зэргийн ажил хийгээд явж болохгүй гэдгийг би бүр мэдээд байсан юм аа. За баярлалаа. Дараа хүмүүс уучлаа яах вэ? За. Одоохоо. Юу хоёлоо тэгэхээр дараа уулзгаа. Би бас ажил хүлээл гэж өгөхгүй зав муутай л байна л да. Өдөглөө яах вэ? Өөрөө ч бас ажил төрөлтэй байхад би бас саад хийгээд яах вэ? Хоёлаа дараа уулзъя. За баярлалаа. Гэхдээ би таныг заавалчгүй гаргаж өгнө шүү. Тэгээрээ. За баярлалаа. За тэгээ яриараа. Тэгэрээ. За би таныг гаргаж өгнө шүү. Тэгээрээ. За баярлалаа.
За ингээд их сансан газар 9 шинэ хоосон хон гэдэг болж байгаа шүү. Таагийн хилээд байгаа газар л унаж үлдэх шиг байна да. Гэтэл би бүтсэн, олсон асуудал байхгүйгээд хэлчихсэн байдаг. Комон ганцхан хийслүүлвэ. Шийтрээ гэж. Шийтрэ надад хэрэг болно шүү. Алстай би ч гэсэн хотод суурших юм билүү? Тэр цагт хүүтүүлгээд л бодхожно гэсэн үг. Заавал даваад юу гэж хэлдэг үлээ. Тэр юу яадаг юм? Би та нарыг хөндлөж үзээд та нарын өөрсдийнхөө олсон газартаа ажил хэрэгэн хийгээд үзэг гэж бодоод л гин үз. Ерөнч тэд нарын зөв байх шүү. Нэг самар хоёр туулайг буудаж даваагаар цэнгэлийг зохиж ярихвал дараа нь давааг нислэх юухан байх вэ? Ийм юм хийж болохгүй шүү дээ та одоо. Аа? Ямар хариуцлагагүй. Өө Чатматай. Чи хөдөлмөр хамгаалалт энэ гэж байдгийг байгаа үстэй чинь. Бэрт чи юмтүүл яах юм? За даваах минь. Иймэрхүү янзтай байх юм бол ажил урагшаага явахгүй нь шүү. Одоо нөгөө хэн блэ? Тэ хашаа билүү. Тэр нөхөрч одоо хайшаа алгуулдаг нөхөр вэ? Би танд хэлсэн шүү дээ. Ажил их байна гэж. Иймэрхүү янзтай ажил хийх юм бол дараа жилийн үед идэж энэ засварын газар маань ашиглалтанд орж чадахгүй байна. Захирлаа нөгөө юу л зах зээлийнхээ судалгаа хийж яваа. Хэрэглэгчд маань хамгийн түрүүнд одоо ямар үн ханш хэрэгтэй вэ? Бас ямар сэлбэг хэрэгсэл хэрэгтэй. Тэгээ ер нь манай хэрэглэгчдэд ихэнх нь ямар машин хэрэгтэй юм. Энэ тэрийгээр судалж яваа. Одоохон ирнэ. Юун судалгаа? Тэгээ тэрий чинь хүүхдүүдээр хийлэгчж болно доо. Шалдан юмд цаг өрөөд байх юм. Тэр цагаа бас хайшаа алгуулсан. Цов явсан л да. Гэхдээ захирлаа энэ зах зээл судлана гэдэг чинь бас чухал ажил шүү. Гэхдээ тийм. Ингээд та нарын тоосгонуудыг хаг цогоо дундуур нь хаваагаа хийсэн байх юм. Би та нар чинь бүтэн тоосгоо авчирч өгөөв үстэй. Та нар жоохон юмд өөр юмсэг байж сурал да. Гэнэ. За багшаа. Хаашаа алгууч. Би дээрээс та их олж авах дээрстэй. Чи одоо хайшаа алгуулчихдаг юм бэ? Дими тэнэд. Би чамайг өөрийнхөө оронд энэ ажлыг хариуцчихё гэж ажил олгосон болохоос биш. Ажилгүй юмнуудыг дагаад алгуул гэж хэлсэн үү? Тэгэл багшаа гэд сөгдөж сөхөрч унах гэж байгааг юм. Чи ер нь өөрийн ухаантай байна уу юу? Хөөбдийн өмнө сөхөр сөгцсөн байхгүй. Би тэр ямар гадуур дэмий тэнсэн юм уу? Хөөбдийн дэргэд энэ халуун наранд ажлынхаа төлөвөг яриад явах уу гэж танай ажил дээр баахан ярьж сууд зөвлөж жагаад ирсэн юм. Гэхдээ харин тийм ээ. Гэхдээ саяны хэдэн өдөрт хийсэн судалгааны дүнг бит хоёр нэгтгээд тэгсэн чи одоо бид нэг иймэрхүү чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм бол одоо хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн одоо тийм сайн үйлчилгээ болох гэдэг юм. Харин тийм хэрэглэгчд худалдан авах эрэлт хэрэгцээ хаанаас бий болдог гэдгийг л бид хоёр сая тогтоосон юм л да. Эрэлт гэдэг маань худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ байгаа юм. Хэрэгцээ бол ерөөсөө хязгааргүй гэдгийг саяны бид хоёрын хийсэн судалгаагаар тогтоолоо л да. Нөгөө
судалгаагаа үзүүлдэ. Энэ хар да. Энэ байна. Хөөш. Чи одоо юу вэ? Энэ үү? Энэ бол манай засварын газрын шинэ бизнес байхгүй юу? Хүн болгон машин хэрэггүй шүү дээ. Харин айл болгон жижиг сажиг цахилгаан хэрэгсэлтэй. Тэр нь дандаа хэвдэрдэг. Харин тийм. Гэхдээ даваахан энэ бизнесийн менежмент гэдэг номон дээр бичснээр болно шүү дээ. Одоо зах зээлийн хуваана гэдэг чинь нь шүү дээ. Хинд хүрч үйлчлэх вэ гэдгийг л олж тогтоох юм байна л да. Одоо жишээлбэл манай авто засварын газар байна шүү дээ. Энэ аймгийн төвийн машинтай улсуудад үйлчлэх үү? Эсвэл одоо энэ аймгаар дайрч байгаа жолооч нарт үйлчлэх үү? Дээрээс нь бас энэ гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэлтэй улсууд ямар орлоготой байна. Тэгээд ямар үн ханшаар тэрийгэ засуулах боломжтойг нь олж тогтоох юм байна. Тэгэх юм бол манай энэ засварын газарт ёстой ашигтай. Тэгээ саяны хийсэн судалгаагаар бол одоо энэ аймгийн төв чинь одоо тийм үйлчлэгээтэй засварын газар бас нээх хэрэгтэй юм шүү дээ. Нэн тэрүүнд баталгаа хугацаатай засварын газар хэрэгтэй юм байна. Та хараа л да. Энэ танай энд үжигсэн шатсан байгаа үстэй. Харин тийм. За давааха. Энэ таны нөгөө энэ хоёр тэлж өгсөн бизнес үү? Би автомашины засварын газартай болёо гэсэн болохоос биш ийм эвдэрхий хэмхэрхий эндүүний засвартай болъё гэж би яриаггүй баг шүү. Би та нарыг зах зээл судлаад иргэсэн болохоос биш төмрийн хог цуглуулаад иргээ юу? Энэ номон дээр чинь тэгээ үтсэн байсан шүү дээ. Яв ажиллаа хий. Юугаа гээ гүлээгээ зогсоод байгаа. Ажиллаа орохгүй юу? Энийг байлгаач. Өргөөч шүү дээ. Ямар хүмүүсээс хоост байж. Энэ голох юм байна. Ээж одоо болно доо. Ашиг жоо хаашлаа. Ашиг өргөөч дээ. Өргөж дээ. Өшөө жоо туулгая. Яа. Тэгвэл үний гарч чаач юм аа. Чи өөрөө чивсэн. Давай яарад. Хараад. Энэ мараг болчихсон шүү. Жаа өшөө хошин чаач. Хоосон чих. За гоё. Хамаагүй явж шиг боллоо шүү. Яачих. Тэргаараа. Энэ яаж голсон уу? Оо болсон байна. Ваа. Яа, зинний. Хөлөө толорчод байгаа. Танаач юм сайхан байшинтай болоод талаа шүү. Хилээд яах вэ? Хэд 3 төгрөгийн дараа үе гэжээж ийм сайхан байшинтай болсон шиг тий. Тэр яах вэ жаргал маань. Амьд явбал арга нь олдно. Манай жаргал хөөхөн жаргажээ. Авгахаа хүчинд сайхан байшинтай боллоо шүү дээ. Үгүй авгаахан хүчинд гэхгүй чи өөрийнхөө хүчинд тэр юутай болсон юм бэ яа. Өнөөдөр ямар муухай халуун өдөр вэ? Хүн зовох юм шиг энэ халуун өдөр заавал нүүж байдаг юм даваа юу? Үгүй энэ айл ирнэ. Энтүүн дайгны амсар зуулгадаг айл үгүй юу? Эхээ. Миний охинд энд байхдаа цай өгөө. Одоо чинь баг гаднаас оруулах байх юм чи дуусч үт. Дууссан. Яг жоох юмнууд хөөгцөөч нүдтэй. Яагаад гэвэл болцсон надад. Одоо болсон бас. Боохон солорцсон байсан. Сайн засахгүй бол энэ чинь энэ матоны даваачтай ярьж байгаа. Гэхдээ тэгээд өнөөдөр манай боссыг чийжтэй саяхан чимдэг эндүү чимдэг болгочих хэрэггүй. Ястай нөгөө цааныг
чинь тэгээд нэг баахан төмний хог цуглуулад ирээ шивтээ. Харин тий. Уг нь тэр хоёрын зөв штэ. Тэгээд Ямар айл болгон машинтай биш штэ. Тэр гэр ахын цахилгаан хэрэгслүү чинь өдөр болгон л эвдэрч байгаа. Айгүй бол айл болгоны амбарт тэр эндүү эвдэрсэн хөгжим тоогоо шанах хэвтчил байгаа. Огшим байна. Бизнес гэдэг чинь том ажил. Юун эвдэрхий эндүү засаж суух. Ястай тэ манай даваад хэлдэг ч ястай үнэн шүү. Ийм тэгээд биш үү. Тэр нэг гэрий ахын одоо тэр нэг цахилгаан хэрэгсэл. Эндүү нэг мо тоогоо шанагыг ч одоо энэ мос авгаа өгнөд л насалж үл барах шүү. Арай манай жаргал өөрөө засах гэж байгаа биш үү те. Та нар яахаараа эмэгтэй хүнийг дандаа тоогоо шанахтай зуралд шоолж идэгий? Би чадах чинь билүү? Ерөөсө та нар надад засварын газартаа нэг өрөө гаргаад өгчих. Би тийг хот руу яваад курс сураад ирээ. Би та нарыг нэг машин засаж байхад 7-8 эндүү янзлцнаа да. Болгоно. Бай. За жаргал минь. За тэгвэл чи вэ штэ. Тэр янзлчих юм бол манай боссын эндүүгэл нэг засаж янзлж өгөөрэй. Тэгэхгүй нэг эндүү болсноос салахгүй шүү. Тий. Харин та нар барилгын ажлыг хийж яваарай. Би курст хот руу явж сурчгаад хүрээд ирнэ мэдв. Болж чи одоо юу яриад байна? Харин үннээсээ хэлээд байгаа юм биш үстэй. Энэ хүүхд жоохтой яах гээ? Гүй яах вэ хүүхдүүдээ чи өөрөө харж лээ нэцтэй. Ерөн ч тэгээд тоогоо шанах, хувцс хунар хоол унд гисээр байгаад би ч гэр сагсныг бугал болж таарч. Үгүй одоо үед чинь энэ төрийг чинь эмхтэй хүмүүртэл түшилцээд явж болж штэ. За даваа минь юу л болоод байна. Хөөш. Энэ Алтчин, Петровис энэ компаниуд чинь захирал дандаа эмхтэй хүмүүс байх юм байл штэ. Хөөе. Одоо өөр компани захирал болох юм штэ наагаж. Ер нь ч манай авааг хэлдэг зөв л дөө. Ер нь засварын хаан газрын дэргэд гэр ахын жижиг хэрэгсэл засдаг. За нэг салбарны. Харин тий. Заавал хүн амтан сургах гэж хот руу явуулж ясны оронд ажил давах зарлал гаргацсан байхад мэрэгчлийнх нь хүн гараал ирнэ. Бэмэж. Яадаг нэг л засварын газар юм чинь бүхэл төрлийн юм засдаг засварын газар л болно үз. Тэ нөгөө амтны хэлээр нөгөө супер засварын газар гэж болох шүү дээ. Тийм ээ. Гэхдээ энэ чимэд захирал зөвшөөрөх болов? Ер нь тооцоо судалгаагаа сайн хийгээд тэгээ ийм ашигтай байна гэж гаргаад ирэх юм бол тэр хэдэн тоо чимдээ захирлын толгойг дахиулж таараа. Сая бид нар засвар хаан газрыг хаана барих тал дээр жоохон маргалдаад захирал болохоор аймгийн төвд барина гэд. Бид нар болохоор аймгийн захад төв замын ойролцоо барих гэхгүй юу? Энд чинь ийм олон илүү давуу талтай. Энэ гүрч олон машин явсаар аваад дасал болчихсон юм гэсэн. Тэгээд бүр өчнөө ятгаж барьж ээж сая нэг юм зөвшөөрүүллээ шүү дээ. Гэхдээ энэ чимдээ захирал яагаад заавал аймгийн төвд засварын газар нээх гэдээсэн юм бол гэдэг учрыг л бирээс олохгүй байгаа. Уг нь тэр хүн чинь биднийг бодвол мөнгө олж сурсан. Бизнес гэдгийг мэддэг хүн дээ. Тэр чинь долоо хэмжиж нэг огтлж байгаа байхгүй юу? Энэ бизнес хийж байгаа хүмүүсийг чинь хараад байхад энэ олон хүмүүсийн санал дундаас аль нь илүү ашигтай вэ гэдгийг олж авахын тулд худлаа эргэлзэж тэнэглэсэн дүр ишигдэг байхгүй юу? Нөгөө зөв санал олж авахын тулд энэ олон хурал зөвлөгөө семинар чинь явуулж байгаа. Тэгэхгүй л одоо бүх юмд л өөрөө зовлонгоо өөрөө л үсээ өгтэж явах уу? Зарим бизнесмэнүүд тэгтгэл байх. Харин манай босс чинь дэжтэй. Чи яахлаар
боостой амуудаа болчихдог үлээ. Яасан? Эндүү чимдэг нь жолооч гэхлээр ичээд байна уу аа? Угж саятан чимдэг нь жолооч гэвэл сайхан л да. Тэгсэн чинь биш л дээ. Би найз нартай ирнэ нэг зүйлийг хэлэхгүй болохгүй. Эсвэл нөгөө тэжээсэн мяруу тариг эвднэ гихчээ. Дэндүү яасан хүмүүтай амтэн бэ гэж битгий бодоо. Юу? Чи чинь одоо юун хачим яриад байгаа юм бэ? Уг нь саятан чимдээ надад муу юм хийгээгүй л дээ. Гэхдээ та нарт муу юм хийх гээд байгаа болохоор хэлэхгүй байхын арга алга. Өстө нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө усаад заргалддаг ирээ гэж бодвол бодно юм та нар. Энэ саятан чимдээ биш үү? Яагаад тэр засварын газрыг чинь аймгийн төвд байгуулах гээд байна вэ гэвэл ийм учиртай юм. За. Тэр аймгийн захын газар чинь цаашдаа ямар ч үн хөрөхгүй. Тэгээд ч тэр газрын зөвшөөр Машин хааш засъя. Цагдгаан хэрэгслээч засцгаая. Харин уудгүй гэдээсэн нэг ухаар харин Үгүй дэндүү юу гэж бодно? Тэргээр л бол. Өнөөдөр ч ингэ ятгаж зөвшөөрүүлж гисэн. Юу одоо бид нар бүгдийг хийж амжих болов? Тэр гуйлагч хаанаас өнгө бол? Ядуурлыг буруулах сангаас зээл авсан байна лээ. Хамгийн гол нь засварын газар. Нөгөө битүүрийн ярьж тохирсон хിവэрээ эцтэй. Do